Эхлэл номноос явж байгаа. Тэгээд өнөөдөр бид Эхлэл номын 20 дугаар бүлгийг хамтдаа үзье. За тэгээд бүгд хамтдаа Библийг хараад Эхлэл номын 20 дугаар бүлгийг хамтдаа харцгаая. Энд нэгэн түүх бас яг давтагдж гарч байгаа ийм хэсэг байна. За би эндээс та бүхэнд уншаад гэдэг хөрдгөр гэгээс уншаад гэдэг та бүхэн анхааралтай сонсоод Библиэр яг дагуулад хараад явж байна. Эхлэл номын 20 дугаар бүлэг. Авраам тэндээс Негевийн нутаг руу нүүж Кадеш Шуур хоёрын хооронд сууршаад дараа нь Герарт түр зур боодлоо. Тэр үед Авраам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учраас Герарын хаан Абимелек хүн илгээж Сараг авчээ. Гэтэл бурхан шөнөөр Абимелек тэр зүүдэнд нь хурж ирээд түүнд хэлсэн нь чи авсан энэ эмэгтэйгээсээ болж өгнө. Учир нь тэр эмэгтэй бол гэрэлцсэн эмэгтэй гэв. Абимелек тэр эмэгтэйтэй ойртог байсан тул эзэн минь та зүг дүндэснийг устгах гэж үү? Тэрээр надад энэ миний дүү охин гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэйч бас өөрөө энэ миний ах гэж хэлсэн. Би энэ хэргийг гэмгүй зүрх, зэмгүй цэвэр гараар үйлдсэн билээ гэв. Бурхан түүнд зүүдэн. Тиймээ чи үүнийг гэмгүй зүрхээр үйлдсэнийг би мэднэ. Мөн чамайг миний эсрэг нүгэл хийхээс хамгаалсан нь би бөгөөд чамайг би түүнд хөргүүлээгүй юм. Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол иш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьд үлдэх болно. Хэрв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй өөхөх болно гэдгийг мэдэж авъя. Абимелек хөглөөж босоод хамаг зарцнараа дуудаж тэдэнд энэ зүйлийг бүгдийг нь хэлсэнд тэд ихэд айв. Абимелек Авраамыг дуудаж чи бидэнд юу хийчих вэ? Би чиний эсрэг ямар нүгэл хийсэн болоод чи намайг болон миний хаан улсыг ийм их нүгэлд унгах гээвэ? Чи хийх ёсгүй юмыг надад хийлээ гэв. Абимелек Авраам чи ямар учраас ингэсэн бэ гэхэд Авраам энэ газарт Бурханаас айж явна гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ. Тэгээд Сара үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин, харин миний ээжээс төрөөгүй. Тэнд тэр миний эхнэр болсон. Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүлжлүүлэхэд би түүнд бидний очисон газар бүр чи намайг энэ миний ах гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх хайр инрэл мөн гэж хэлсэн юм гэв. Абимелек богмал өхөр сүрэг эрэгтэй эмэгтэй зарц нарыг авч Авраам өгчээ. Бас түүний эхнэр Сарагч түүнд буцаад явуулж. Абимелек харагтун газар нутаг нь чиний өмнө чи хаадуртай газартай амьдр гэв. Тэр бас Сара харагтун би ахад чинь 1000 шикэл мөнгө өглөө. Энэ бол чамтай байгч бүгдийн нүднээ миний хөрх болоо. Чи бүхний өмнө цагаатлаа гэв. Авраам бурхан залбирсанд Абимелек болон түүний эхнэр шивгчэнгүүдийг бурхан эдгэж тэд хүүхэд төрүүлжээ. Учир нь Авраамын эхнэр Сарыг асууж Абимелекийн гэр бүлийнхний умаа бүрийг эзэн хаасан байжээ. За энэ өмнө бидний ярилцчихсан түүхтэй. За тэр үед ингэсэн Эхлэл номын 12 дугаар бүлгээр бурхан Авраамыг дуудаад тэгээд түүнийг өрөөлийн үндэс болгоно гэж хэлсэн. Би чамайг агуу их болгоно гэж. Алтар нэрийг чинь агуу их болгоно гэж. Тэгээд Авраам бурханаар дуудагдаад тэгээд баяр хөөрт яг бурханаар өөрөө жинхнээсээ сонсоод уулзаад дуудагдаад тэгээ явж байхдаа тухайн нутагт ган болсны улмаас тэд нар гац бөөр сэлбэх хэрэгтэй болсон. Тэгээд Авраам Египт рүү явсан. Египтэд очингууд яг ийм үйлдэлийг гаргасан байна. Египтийн хаан Сара үзэгсэлтэй байсан учраас Сарагаас болж намайг алах гэж тэр айсан. Тийм учраас Египтэд очиод энэ бол миний дүү мүү гэж эхнэрээ тэгж хийж явсан. Тэгээд дүү гэж хэлсэн учраас Египтийн хаан фараон Сараг эхнэрээ болгож авсан байна. Харин яг тэр өдөр нь бурхан Египтийн ард түмнийг хүнээр зохиод тэгээ Египтийн хаан сануулсан. Энэ бол бас гэрэлцсэн эмэгтэй гэж. За тэр үед бол Авраам 75 настай байсан. Сара 65 настай байсан. Гэхдээ үзэгсэлтийн хэвээр байсан гэж байна. Египтийн нутагт.
очихдаа. За тэр цагаас хойш маш олон он жил өнгөрсөн. Тэ? Бид нар яг энэ өмнөх хэсгийг үзэх юм бол Содом Гоморо гэдэг хотыг бурхан шийдгэснээр дараа Авраам байсан газараасаа буюу Хеброны хөндөгөөс Моригийн царс модны дэрвдээс нүүгээд Египтийн хил орчим руу нэлээд явсан ба. Энэ дээр болохоор хэлсэн Негевийн нутаг руу Кадиш шуур хоёрын хооронд орших газар очсон гэж. Тэгээ өөрийнх нь байсан газар Египтийн хилээс нэлээд хойшоо Иерусалим талдаа ойролцоос. Тэгээд тэндээсээ нүүгээд Египтийн хил рүү төхөж Египтийн хилийн орчин байдаг Кадиш Барнегийн нутаг шуур хоёрын хооронд хэсэг ингэж амьдэрсэн. Тэгээд дараа нь энэ дээр хэлснээр тэр хоёр Кадиш шуур хоёрын хооронд суурьшиж байгаа. Дараа нь Герар гэдэг газар нүүж ирсэн. За энэ Герар бол тухайн үед нэлээд соёл иргэншсэн хаантай ийм хот байсан. Энэ дээр бид нар цаашаа үзэх юм бол Герарт Абимелех гэдэг хаан захирж ирсэн гэж. Абимелех гэдэг хааны тухай Эхлэл номон дээр ерөнхийдөө 3 удаа дурдчихсан байгаа. За бидний уншиж байгаа 20 дугаар бүлэг, дараа нь 21 дугаар бүлэг, тэгээ 26 дугаар бүлэг дээр дурдчихсан байгаа. Абимелех гэж энэ Герар нутгийн тухай. Энэ Герар нутаг бол одоогийн Палестины нутагт. Бидний Библиэлд үзэх юм бол Филистүүдийн нутаг гэж тийм Филистчүүд гэж ярьж байгаа тийм нөгөө том биетэй өндөр нөхдүүд. Тэр Филистийн нутаг. За одоогийн нөгөө Газын зурус газраас зүүн урагшаага 12 км зайд орших ийм нэг одоо болж ижих газар. За тухайн үед бол соёл иргэншсэн ийм нутаг байсан. Хаан засаглалтай. Энэ нутагт эрэхтэй Авраам хэдэн настай байсан бэ? Яг энэ одоо Герарт эрэхтэй Кадиш шуур хоёрын хооронд оршоод тэгээд Герарын нутагт орж ирэхдээ Авраам хэдэн настай байсан? 99 настай. 99 настай. Тэгвэл Сара хэдэн настай вэ? 89 настай. Тэгсэн мэтлээ үзэсгэлэнтэй хэвээрээ шүү дээ. 89 настай эмэгтэй. Тэгээд энэ дээр бид нар үзэх юм бол бурхнаас айж имэн гэж энэ газар бурхнаас айж имэн гэж байхгүй учраас тийм миний эхнэрээс болоод намайг алчихгүй гэж Авраам айсан. Яг Эхлэл номын 12 дугаар бүлэгт Египтийн нутагт Египтийн хаан хэлсэн тэг адилхан үгийг хэлж байгаа. 12 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэнээр ингэж хэлсэн. Фараоны düşмөд Сараг хараад Фараон багцад тэр бүсгүй Фараоны ордонд хүргэжээ гэж. Тэгээд дараа нь яг нөгөө бурхан зүүн мөдөнд нь үзэгдээ Фараон сануулсны дараа юу гэж хэлсэн чи яаж юм бэ? Чи юунд түүнийг ихнэрээ гэж надад хэлсэнгүй вэ? Гэхэд Авраам үгүйсэн. Энэ газар бурхнаас имэн гэж байхгүй учраас. Тэг ихнэрээс мөр болоод намайг алахгүй гэж яасан. Аминдаа гайтай. За тэгэхээр ертөнц Эхлэл номын 1-р бүлэгдэр бурхан тэнгэр газар, тэнгис далай бүх зүйлийг бүтээсэн тухай бид нар үзсэн. Энэ ертөнц бүтээгснээс хойш 2047 он өнгөрч яг одоо энэ цаг үед Эхлэл номын 20-р бүлэг дээр үлдээд. Дэлхийн ертөнц бүтээгснээс хойш 2047 он өнгөрсөн. Яг энэ үед Абимелех гэдэг хүн Герарт хаан сууж ирсэн. Тэгэхээр бурхан ертөнцийг бүтээснээс хойш 2047 онд болсон үйл явдлын талаар бид нэр ярилцж байгаа гэсэн. Их одоо амуутан жил өнгөрсөн байна. Одоо чи юу вэ? Есүс Христ төрснөөс хойш 2024 он. Ерөнхийдөө ертөнц бүтээгдснээс хойш өнөөдөр хүртэл гэдэг чи яг донд нь Есүс Христ орж төрсөн шиг байна. За мэдгүй энэ он цагийг заримдаа мэдгэж үлдээ. За тэгэхээр Авраамийн одоо юу гэдэг нэг юм төрлөх зан чанар гэх юм уу да. Тэгээд ер нь жоохон өөрийнхөө амьд их хайртай ийм нөхөрөндөө би өгчүүл яана. Бидний
хэдийгээр Христэд итгэгч байлаа ч гэсэн заримдаа бидний дотор нэг юм бас төрлөх зан чанар байдаг нөгөө багаас суурс юу гэдэг нь олж авсан нэг суур зан чанар гэдэг юм уу эсвэл төрөлхийн нэг тийм зан чанар. Нэг гэрийн хоёр хүүхэд ч гэсэн хоёр өөр зан чанартай байдаг тийм. Манай чинь одоо гурван хүүхэдтэй нэг охинтой дөрвөн өөр ертөнц за тэгээд эхнэр хөдөө чинь бас тустай хүмүүс гэхээр 6 өөр ертөнц нэг юм байшинд амьдарч байгаа байхгүй юу? ертөнцийг үзэх үзэл өөр, өөрсдийн хүсэл мөрөөдөл өөр. Тэгээд дуудлын ертөнцийг харж байгаа хараа зорж байгаа зорилго урдаа тавьсан зорилго нь өөр байж үйлсэх шал өөр. Тэгээд одоо тэр сууж байгаа нөхрийн одоо ямар юм бүү мэд. Тэр хойно явж байгаа охиных нь ямар юм бүү мэд гэдэг. Одоо бол нэг хоёр ертөнцийн ингээ яваад гисэн чинь арай гайгүй болж байгаа. Жаах ингээ нөгөө багсаадтай. Тэгээд арай гайгүй болж байгаа л да. Тэгэхээр Авраамын хувьд ч гэсэн бүр өмнө нь Бурхныг мэддэггүй Калден өөр гэдэг хотод байхдаа тэр Бурхны тухай таньж мэдчихсэн. Тийм учраас Бурхныг мэдчихсэн учраас Бурхан түүнийг дуудсан байна. Гэхдээ тэр Бурхангүйчүүдийн газар тэр сарыг шүтдэг, загварт инээдрийг барьдаг тийм хүмүүсийн дунд байсан түүний төлөвшил, түүний ертөнцийг үзэх үзэл арай өөр байсан. Тэгээд ийм Бурхангүйчүүдийн газар, тэгээд Бурхныг үл мэддэг хүмүүсийн газар өөрийнхөө амийг яаж авч явах вэ гэдэг тэр нэг одоо юу гэдгийг нэг юм түүний зүрх сэтгэл цууцсан байна тийм учраас тэр хаач явсан газараа өөрийнхөө амийг авахыг хүсэж байгаа. Тийм учраас Египтийн нутагт байхдаа ч гэсэн эхнэрээ миний дүү гэж хэлсэн. Тэгээ бүр олон жилийн дараа тэг өөрөө 99 настай эхнэр нь 89 настай болсон хойно ч гэсэн тэр нэг юм дотроос нь гарч ирж байгаа. Энэ Герар нутагт Бурхныг таньж мэдхгүй энэ газар энэ хүмүүс эхнэрийн сайхныг хараад тэгээд хэдийгээр настай байлаа ч гэсэн эхнэрийг минь аваад намайг алчих үү гэсэн айдас түүний дотор байж байгаа. Хэдийгээр тэр яг Бурхантай нүүрнөрөө тулан уулзаж яг энэ Герард ирэхээс өмнөх нь бид нар үзэх юм бол Моригийн цаас модны доор 3 хүнтэй уулзсан баг тийм. Тэгээд тэр нэрийг гэртээ хоолж ундалж талах малхуугч хамгийн сайнаар дайлаад тэгээд тэр нэрийг явсны дараа Бурхантай уулз. Бурхан өөрөө хэлэхдээ миний хамгийн сайн анд Авраамаас би юу гаргах вэ? Би яг одоо хийх гэж байгаа үйлээ түүнд мэдүүлэх хэрэгтэй гэх. Тэгээд Содом Гомора гэдэг хотыг устгах тухайга ярьсан байна. Бурхантай ингэж мөр зэрэгцэн алхаж нүүр тулын ярилцаж ингэжээс нөхөр дараах нь нөгөө айдас гэдэг дотроо тий өөрийнхөө амийг аврах гэсэн энэ нэг одоо бодол дотроо хөтлөгдөөд тухайн нутагт ирэхдээ эхнэрээ миний дүү гэж хэлж байгаас. Тэгэхээр нэг хүний төрөлх юм зан чанар яг хэцүү үед ингээд нэг цохоогаад байна. Гэт амьд болсон үед. Тэгэхээр би бол одоо 90-ад оноос ерөнхийдөө Есүс Христэд итгээд ингээд явж байгаа гэж ярьж байгаа бол яг бас л амьд болсон юм үед ямар одоо нөгөө төрөлх зан чанар гарч ирэхийг мэдэхгүй л байна да. Яг тийм нөхцөл орж үзээгүй болохоор тэгэхээр магадгүй бас нэг юм гарч ирэх л байх те. Тэгэхээр хэдийгээр яг одоо Библийн мундаг бааtruуд бидний одоо итгэлийн үлгэр жишээ болсон энэ хүмүүсийн тухай бид нар Библиэс маш их ярьж байгаа. Авраамын тухай, Исаакийн тухай, Яаковын тухай, Мосегийн тухай гэж бид нар зөндөө олон итгэлийн гайхамшигтай бааtruудын тухай суралцж байгаа. Гэхдээ тэднэрт сул тал бас байна. Яагаад гэвэл Бурхан хүнийг тэр одоо сэтгэл хөдлөлтөө, сонголттой тийм зүйлтэй бүтээсэн байна. Сайн зам чанартай, муу сул талтай. Энэ сул талаа бид нар Бурханд найдлахаар нөхөж хүчрхэг болох хэрэгтэй болж байгаа. Тэ? Авраам уг яг тийм байх ёстой. Энэ сул талаа Бурхантай мөр зэрэгцэн алхаж исэн үнийхээ хувьд бол тэр гайхамшигтай итгэлээр энэ бол миний эхнэр бид нар ийм одоо учраас ингээд танаа нутагт орж ирлээ гэд уг нь бол тэгээд яг хэлхэл хэрэгтэй болж байна. Гэтэл яг тийм зүйлийг гаргав. Яг сул тал нь бол Авраамын сул тал нэг энэ байна. Тэ? Яаж би аврах вэ? Энэ Бурхныг үл мэдгч хүмүүсийн дундаас яаж би одоо
юугүй амьд гарах уу? Тэгээд энэ нэг аимшигтай Бурханаас өөр юм шүтдэг хүмүүсийн дундаас би яаж цэвэрхэн болдох уу гэдэг энэ зүйлийг суралцсан ба. Тэгээд суралцсан тэр зүйл нь бол түүний сул тал байна л да. Тэгээд миний сул тал гэх юм бол нэлээд олон байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө итгэлийн амьдрал руу хөнгөж харах хэрэгтэй. Би Есүс Христэд итгээд 10 жил 20 жил за магадгүй төрснөөс хойш өнөөдрийг хүртэл би Есүс Христийн цуглаанд явж байгаа. Би бол итгэлээр мундаг гэж та бодож яж болно. Гэхдээ биднэрт нэг сул тал байна. Тэгэхээр бид нар тэр сул талаа олж мэдээд тэрийг бид нар хүчрхэгжүүлэх хэрэгтэй болж байна. Нэгэн нэлээд том цуглаанд яг ингээд хүндэтгэл мөргөлийн үеэр пастор номлол хийжсэн чинь энэ бол нэлээд дайн самунтай оронд болсон үйл явдал. AK-47 дугаар зэвсгэлсэн этгээдүүд сүм рүү дайран орж ирсэн. Тэгээд дайран орж ирээд ингээд эргэн тойрон зогсоод тэгээд ингэж хэлсэн. Яг Есүс Христэд итгэдэг хүмүүс нь энд үлдээд итгэдэггүй хүмүүс нь яг одоо эндээс гарч болно. Амьд үлдээд гэж. Тэр үгийг сонссон тэр цуглааны нэлээд олон хүмүүс чуулганыг орхин гарсан баг. Амиа бодож штэ. Тэгээд тэр буудаа нөхдүүд одоо 3 тоолно. Тэгээд гарсныхан дараа хүмүүс гарсны дараа 3 тоолно. Дахиад гарах хүмүүсээ үл амиа аваад гарч болно гэд 1 2 3 гэж бас хэсэг хүмүүс гарсан. Гарсны дараа тэр хүн урд суугаад юу гэж хэлсэн бэ? Би бүр багасаа цуглаанд ирж байсан. Тэгээд жоохон асуудал байсан учраас би чуулганаас холдсон. Тэгээд би яг энэ чуулганд орж ирэхдээ юу гэж бодож орж ирсэн гэхээр яг Есүс Христэд итгэгч хүмүүс гэж ямар хүмүүс байдгийг би мэдхийн тулд би орж ирсэн юм байна. Итгэлийн шаардлагач шүү дээ. Ийм нөхцөл байдалд байхдаа ч гэсэн Бурханд итгэл хинд ямар хүмүүс нь байна вэ гэдгийг мэдхийг хүссэн юм байна. Тэгэхээр би 20 жил одоо за баг 30 жил орчим 92 оноос гэх юм бол нэлээд олон жил болж байна да. Ингээд нэмж хасах дээр жоохон муу учраас төөрөлдөд 92 оноос хойш өнөөдөр хүртэл ямар ч байсан Есүс Христийн Есүсийг гэж дуудагдж явж байгаа. Гэхдээ яг тэр нөхцөл байдал ирэх юм бол би ямар характер гаргахаа сайн мэдэхгүй л байна да. Одоо бол би мундаг итгэгч гэх ингэ явж байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө итгэлийн амьдрал руу нэг харах хэрэгтэй. Харах хэрэгтэй. Би ийм асуудал тулгарх юм бол хүнд хэцүү нөхцөл байдалд орох юм бол ямар зан чанар, ямар характер миний ямар төрлөх арын шин дотроос сэрж гарах вэ гэдгээ мэдэх хэрэгтэй болж байна. За тэгээд ямар ч байсан Абимелех 89 настай Сараг эхнэрээ болохоор авсан байна. Яатарсан ч хүмүүс нөгөө мөнхөө ус ууцсан гэдэг шиг юм болох байдаг шүү дээ. Үзэгсэлтэй хിവэр сайхан хിവэр байсан 89 настай. Тийм учраас Абимелех эхнэрээ болохоор авсан. Харин Бурхан өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд өөрийнхөө хүмүүсийг хамгаалдаг. Яг энэ дэр хэлсэн. Гэтэл Бурхан шөнөөр Абимелехийн зүүдэнд нэрж хэлсэн гэж. Чи наад эмэгтэйгээс олж үхэн. Яагаад гэвэл наад чинь гэрэлсэн эмэгтэй. За тэгэхээр Бурхан гэр бүл гэдэг зүйлийг чухал тавьж байгаа. Нөгөө анх эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээгээд тэгээд түүнийг гэр бүл гэж нэрлэсэн. Гэр бүл болсон. Тэгээ эхлэл ном дээр. Тэгэхээр гэр бүл гэдэг бол эрэгтэй эмэгтэй байна. Тэгээ Бурханы өмнө гэрэлсэн л бол яг л гэр бүлийн ариун байдал гэдгийг сахиж амьдрах хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ дээр яг тэр зүйлийг хэлж байгаа. Энэ бол гэрэлсэн эмэгтэй. Тийм учраас чи түүнийг эхнэрээ болгож авч болохгүй. Чи үхэх болно гэж. Тэгэхээр энэ гэр бүлийн ариун байдал гэдгийг
Христэд итгэгч бид нар нийгэмд мэдүүлэх хэрэгтэй, харуулах хэрэгтэй болж байна тийм. Гэр бүл салалт, хүүхэд өнчрөх явдал, араар тавилт гэдэг юм уу, энэ бүх зүйлээс Христэд итгэгч хүмүүс, Бурханаар дуудагдсан хүмүүс ангид байх хэрэгтэй, өөр байх хэрэгтэй. Гэр бүлийн эрхэм нандин чанарыг бид нар хадгалж авч явах хэрэгтэй. Яг гэвэл Бурхан нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэр бүл гэж. Тэгээ бид нар шинэ гэрэн дээрээс үзэх юм бол нөхөр нь нас барсан бол тэр эмэгтэй дахиж гэрлэж болно. Түүнээс нөхөр нь байгаа тохиолдолд бол гэрлэлтэд цуцлуулаагүй ч юм уу тийм нөхцөл өөр хүмүүстэй гэр бүл болох нэ дээрээ бол завхаарсан хэрэг гэж үзнэ. Тэгэхээр яг одоо энэ бидний үзэж байгаа хэсэгдэр бол Авраам, Сара хоёр бол нэг гэр бүл, эхнэр нөхөр хоёр. Хэдийгээр бид нар яг энэ дээрээс харах юм бол ингэж хэлж байгаа. Сара үнэхээр миний дүү охин. Миний эцгийн харин миний ээжээс төрөөгөө гэж. Тэгэхээр аав нь Авраамын ээжтэй, Сарагийн ээжтэй юу хоёр эхнэртэй байсан. Тэгэхээр хэдийгээр ингэж тухайн үед одоо юу гэдэг дэлхийн ертөнц бүтээгдснээс хойш энэ нэг цаг үеүүдэд цусаарталт гэдэг зүйл хараахан байгааг байна. Адам Ева хоёроос төрсөн Каин, Абель, одоо Йонаш эдэргээд 3 хүү, тэгээд хэдэн октод ингэ байж байгаа шүү дээ бид. Тэгээд тэд нар ингэ хоорондоо гэр бүл болоод дэлхийн ертөнцийн ингэ хүн төрөлхтөн үүсэн бий бол тэр нөхцөл байдлыг байж бий болсон. Тэгэхээр тэр үед бол цусаарталт гэдэг зүйл хараахандаа одоо байхгүй байсан байна. Тэр бол нэлээд хойхон бий болсон юм зүйл. За тэгэхээр тухайн үед одоо орчлын ертөнцийг хүнээр дүүргэхэд бол нөгөө Бурхны тушаасан тушаад байгаа шүү дээ. Эхлэл номд Адам Ева хоёрт үнэр үтгэн болж үржин олшир. Тэр тушаалыг гүйцэлдүүлэх тэр нөхцөл байдлыг Бурхан тэнд бий болгож өгсөн байна. Тэгээд ахын дүүтэйгээ гэрлэхэд тэндээс ямар нэгэн мэдрэл муудаа тэгээд цусаарцсан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу тийм хүүг төрүүлэхээр байна. Тэгэхээр нөхцөл байдлыг Бурхан өөрөө хяналтандаа байлгаж чаддаг. Тэгээд Адам Евагаас төрсөн, Каин, Абелаас төрсөн тэр хүмүүс гэр бүл болоод ингээд дүүтэйгээ мөнтэйгээ ингээд суугаад ингээд явж. Яг тэр цаг үед Авраам амьдарч байсан. Тэгээд өөрийнхөө аавын нөгөө эхнэрээс нь төрсөн дүүтэйгээ гэрлсэн гэж. Тэгэхээр Сара бол яг харахгүй Авраамын бол дүү нь байна. 10 настай дүү. Тэгээд Авраам бол ер нь хотлоо хэлээгүй л дээ энэ бол миний дүү. Гэхдээ бас яг үнэндээ хэлээгүй. Бас миний эхнэр гэдгээ хэлээгүй. Тэгэхээр тэрийн Абимелех гаднаас нь хараад мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэрийг авсан ба. Харин Бурхан тэр бүх зүйлийг мэдчихсэн учраас Абимелехийн зүүдэнд ирж хэлсэн байна. Харин яг энэ үед одоо ертөнц бүтээгдснээс хойш 2047 оны энэ үед Филистүүд бол тэгж амар дайж байж байгаатай бусад улс үндэстэнд айхтар ингээд дайтаа. Яг энэ дээрээс Абимелех хааны үеийг харах юм бол ингэж хэлсэн байгаа. Абимелех та зөв үндэстнийг устгах гэж юу? Гэтэл яг тэр тухайн үед бол Абимелех хааны захирчсан Герар хот хийгээд тэр нутаг дэвсгэрийнх нь бол нэлээд өөрсдийгөө бас зөв гэж бодож ирсэн. Хэдийгээр Бурхныг таньж мэдгүй ч гэсэн энэ дээрээс харах юм бол 11-р эшлэлдэр Авраам юу гэж хэлсэнгээр энэ газар Бурхнаас айж имэн гэж байхгүй тул эхнэрээс нь болж намайг ална гэж би айсан гэж. Хэдийгээр Бурхнаас имэх айс байхгүй ч гэсэн тэд нар өөрсдийнхөө хувьд бол зөв гэж өөрсдийгөө харж ирсэн. Тийм учраас Абимелех энэ дээр Бурхан юу гэж хэлсэнгээр эзэн минь та зөв үндэстнийг устгах гэж байна уу гэж. Тэгэхээр ер нь юу зөв гэж хэлэх юм бэ гэдэг зүйл бас байгаа. Мэдхгүй л дээ хүн болгон Библиэрээс шүүгчд номон дээрээс харах юм бол хүн болгон өөрийнхөө нүдэнд зөв гэж харагдсныг л үйлдчихсэн. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид нар харахтаа зарим нь
энэ өстө сонин буруу юм аа гэж харж байгаа зарим үгүй энэ өстө гоё зүг байна гэж харах боломжтой тийм. Тэгэхээр юу зүгт гэж хэлэх вэ гэдэг дээр бол хүн болгон өөр өөрийн гэсэн ертөнцийн үзэлтэй учраас өөр өөрөөр хариулна. Гэхдээ Христэд итгэгчдийн хувьд юу зүг гэж үзэх вэ гэвэл Бурханд итгэх зүг байна. Тэгээд Бурханд итгэх дотроо бид нар хийж байгаа зүйлээ өстө өөр өөрөөр баг зүг гэж хийхэд. Тэгэхээр Библиэд юу зүг гэж, юу буруу гэж хэлж байгаа. Гин нүгэл үлдэх нь буруу зүйл. Тэгэхээр гин нүгэл гэж юу вэ? Би махбодоор үлдэх, зодон цохоо хийх, хулгай дээр хийх, одоо юу гэдэг нь хүн алах гэх мэт. Сэтгэл оюун бодлоор үлдэх, тарих толгойд атаах, хорсох, муу санах тэр зүйлүүд гомдлох гэх мэт. Тэгэхээр бид нар юуг зөв, юуг цэвэр ариун, юуг үлдэх нь сайшаалтай вэ гэдгийг мэдэж үлдэхийн тулд бид нар Библийг унших хэрэгтэй болж байна. Бурхан руу хандан залбирдаг байх хэрэгтэй болж байна. Бурхан юу зөв бэ? Миний хийх гэж байгаа энэ зүйл миний нүдэнд зөв. Гэхдээ танийхаар ямар вэ гэдгийг Бурханаас асууж мэдэх хэрэгтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр яг Абимелекийн хувьд бол өөрсдийнх нь хийж байгаа тэр үйлдэлүүд бол зөв гэж бодож байгаа учраас өөрийгөө зөв гэж бодож. Тийм учраас та зөв үндэснийг устгах уу? Тэг гим зэмгүй бидний устгах гэж байна уу гэж. Тэгээд Бурхан чи үүнийг гимгүү зүрх сэтгэлээр буюу мдэггүйгээр үлдсэн гэж. Тэг Авраамын Сараг эхнэрээ гэж хэлээгүй учраас дүү гэж хэлсэн учраас авч байгаа шүү дээ. Энэ миний эхнэр гэж хэлсэн байх нь одоо юу гэдгийг дайрж ороод тулааж авсан бол энэ бол гим нүгэл алдаа зөрчил буруу зүйл болох байсан. Гэтэл Авраам болохоор миний дүү гэж хэлсэн учраас Абимелек түүнийг дүү нэмчин би эхнэрээ болгоод авчээ гэж авч байгаа. Тэгэхээр ямар нэгэн хорон муу бодлогүйгээр гим нүгэл үйлдчих гэсэн сэтгэлгүйгээр Абимелек яг энэ үйлдэлийг хийсэн. Тийм учраас Бурхан чи үүнийг гимгүү зүрхээр үйлдсэнийг би мэдж байна. Гэхдээ одоо үүнийгөө буцааж өгөө. Тэ? Яг үл тэр бол иш үзүүлэгч гэж. Яг Авраамыг Бурхан яг энэ дээр иш үзүүлэгч гэж дуудаж байгаа. Тэр бол миний дуудсан, миний томилсон иш үзүүлэгч. Тэгээ энэ бол надаар дуудагдсан хүн байна гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар Бурханаар дуудагдсан хүмүүс мэдээж олон бэлэг авьяасууд бидэнд өгөгдөж байгаа. Коринт номон дээрээс харах юм бол иш үзүүлдэг, багшилдаг, заадаг, босгон байгуулдаг, урамшуулдаг тэ олон бэлэг авьяасууд бидэнд өгөгддөг гэж ариусуулсан. Танд ямар бэлэг авьяас өгөгдсөн бэ гэдгийг та бас өөрөө нэг нэгтэлж харах хэрэгтэй. Би олон жил цуглаанд явж байгаа. Баярын мэдээ цуглаанд ч гэсэн одоо 2000 хэдэн оноос явж байгаа юм дээ. 5 оноос явж байгаа. Тийм үү те? 2005 оноос баярын мэдээ цуглаанд явж байгаа. Тэгээ би бол яг пастор гэсэн. Би бол пасторын дуудлагагүй. Би бол пастор болохгүй. Тэгэхээр бидний дуудлага, Бурханаар дуудагдсан дуудлага юу вэ гэдгийг бид нар өөрсдөө мэдэх хэрэгтэй. Зүгээр л энэ санал бүлээзүүлэгчээр бид нар дуудагдаагүй. Тэгээ бүтэн сайдар ирж ирэх нэг хөрсөйтэй саналыг бүлээзүүлчихэд яваад байгаа хүмүүс бол биш. Та Бурханы энэ дэлхий дээр төлөвлөгөө гүйцэтгүүлэх зорилгын нэг хэсэг нь байна. Тийм учраас та Бурхан руу хандан залбираад би ямар дуудлагатай вэ? Ямар авьяас чадвартай вэ гэдгийг Бурханаас асууж мэдэх хэрэгтэй. Та багшилдаг байж болно. Тэгвэл та хүүхдийн цуглаанд, өсвөрийн цуглаанд залуучуудад заах хэрэгтэй багшлах. Тэгээ та Библийн багшаар дуудагдсан байж болно. Библийн сургууль сурах хэрэгтэй. Тэ Библийг уншиж ойлгох. Та бусдад зүгээр гой ормын үг хэлдэг байж байна. Тэгэх юм бол хараад хин нэг нь сэтгэл санаагаар унсан, гутарсан байх юм бол та Бурханы үгээр, Библийн үгээр босгон байгуулдаг байх. Та пастор байхаар дуудагдсан бол та бичээнгүйл суралцах хэрэгтэй Бурханаар. Тэгэхээр хүн болгон дуудлагатай. Та авралын зам тараахаар дуудагдсан бол яг бүх үндэстнийг дагдаг болох гэсэн агуу захирамжийн дагуу та явах хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө дуудлагыг энд Бурханы дуудсан дуудлага
Эхлэл номын 12 дугаар бүлэг дээр дуудахтаа иш үзүүлэгчээр дуудсан. Энэ дээр хэлсэн тэр бол иш үзүүлэгч мөн гэж хэлсэн. Тэгэхээр бурхан таныг нэгэн өдөр уянгаа бол аль юм бэ? За надад дуудагдсан ийм хүн гэж хэлэгдэх хэмжээнд та өөрийнхөө дуудлагыг мэдэх хэрэгтэй болж байна. Тэгэхээр ахын дүүс нараа та бол санал хүлээцүүлэгч биш шүү. Та бол гайхамшигтай бурхнаар дуудагдсан нэгэн. Тийм учраас та өөрийнхөө дуудлагыг олж мэдээсэй гэж хүсэж байна. За тэгээд бурхан юу гэж хэлсэн гэхээр тэрээр чиний төлөө залбирнаа гэж хэлсэн. За Авраамын тухай чинь тэр чиний төлөө залбирнаа гэж. Тэгэхээр бид бусдын төлөө бас хэрэг залбирч өөрөө та гэр бүлийнхаа төлөө аав ээжийнхаа төлөө зөвхөн энэ бүтэн сайдтай пастор ахлагч нар гэр бүлийнхээ төлөө улс орныхоо төлөө залбирцгаа ихээр залбирдаг хүн үү? Эсвэл та өдөр бүр гэр бүлийнхээ төлөө улс орныхоо төлөө сүм чуулганыхаа төлөө ахын дүүс нарын төлөө залбирдаг хүн үү? Та бас нэг бодох хэрэгтэй. Залбирдаг. Тэгэхээр бид зөвхөн өөрийнхөө итгэлийн амьдрал, миний итгэлийн амьдрал татан сайхан байгаасаа гэхээсээ илүүтэйгээр бусдын төлөө бид бас залбирдаг байх хэрэгтэй. Авраамын тухай шиний төлөө тэр залбирх болно гэж. Тэгэхээр та залбирдаг нэгэн байгаарай гэж хүсмээр. За тэгээд мэдээж Абимелех Авраамыг дуудаад өглөө нэр тусаа дуудаад юу хийж вэ? Нөгөө 12 дугаар бүлэг дээр гарсан тэр асуулт хариулт ингээ явж байгаа. Юу хийж вэ? Энэ газар ингээд бурхнаас юм гэж мэдэхгүй учраас гэдэг ингээд нөгөө асуулт хариулт ингээ явж байгаа. Бурхны хийж гайхамшигтай нэг үйлдэлийн тухай энэ дээр бичсэн хамгийн сүүлийн хэсэгтээ. Авраам бурханд залбирсанд Абимелех болон түүний эхнэр шивгчэнгүүдийг бурхан эдгэж тэд хүүхэд төрүүлжээ. Учир нь Авраамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний умаа бүрийг эзэн хаасан байжээ гэж. Тэгэхээр бурхан эзэн бүх зүйлийг одоо өдөрдөн захирдаг. Юу яах вэ? Тэг яагаад гэвэл тэр орчлын ертөнцийг бүтээсэн эзэн. Гэрэл бий болох гэж хэлэхэд гэрэл бий болсон эзэн. Тийм эзэн учраас өөрийнхөө дуудсан иш үзүүлэгчийг түүний гэр бүлийг мөн түүнийг оршин суулгаж байгаа тэр хүмүүсийг хамгаалахын тулд бурхан хэдийгээр энэ бол Авраамын буруу зүйлээс болж байгаа зүйл шүү дээ. Тэгээ Авраам миний эхнэр гэж хэлсэн бол тэнд асуудал үүсэхгүй. За магадгүй жоохон зодон зохион болох байсан л байна л да. Мэдхгүй. Миний дүү гэж хэлсэн учраас арай асуудал хүндэрсэн тийм. Абимелех эхнэрээ болгож бас яг тэр үед бурхан тэр хотын Герар хотын Абимелехийн гэр бүлийнхний хүмүүрийн умааг нь хаасан гэж дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болгосон. Хэрвээ энэ чигээрээ үргэлжилсэн бол тэр хэсэг одоо хүмүүс одоо юу гэдэг үр удам тасрах ч юм уу тийм хэмжээнд. Абимелех бурханы үгэнд дуулууртаа ороод өөрийнхөө хийгээд гэр бүлийнхнийхээ тэгээд хотынхоо хүмүүсийн амь насыг аврахын тулд яг бурханы үгэнд дагуу Сараг Авраамд буцааж өгсөн. Тэгээд энэ дээр хэлсний дагуу Авраам бурханы өмнө ирээд Абимелехийн гэр бүлийн төлөө залбирсан. Ингэж залбирсны хүчин юу болсон гэхээр бурхан эдгээрсэн. Тэдний тэр өвчнийг өөрийнхөө хаасан өгсөн тэр өвчнийг эдгээрсэн. Тэгээд өөрийнхөө хаасан умаа бүрийг бурхан нээж өгсөн. Тэгээд тэд нар хүүхэд төрүүлэх боломжтой болсон. Энэ дээр тэд хүүхэд төрүүлжээ гэж. Тэгэхээр бидний бурхан эзэн хувь хүний амьдралд бас нөлөөлөх чадaltaй тийм эзэн. Тэр өөрийнхөө дуудсан хүмүүсийг хамгаалахын тулд өөрийнхөө өмнөө тавьсан төлөвлөгөө зорилгыг гүйцэтгүүлэхийн тулд бүхэл зүйлийг хийж чадах тийм эзэн байна. Түүнд боломжгүй зүйл гэж байхгүй. Тэр эхлэл номноор бид нар уйлсандээ эзэнд дэндүү хэцүү юм байна гэж юу гэж асуусан. Тэгэхээр үнэхээр эзэнд дэндүү хэцүү юм гэж байхгүй. Өөрийнхөө зорилгыг гүйцэтгүүлэхийн тулд эзэн бүхэл боломжтой арга замуудыг бидний өмнө тавьж өгдөг. Мэдээж мянган энэ итгэлийн баатруудаас бид нар Авраамын тухай яг одоохондоо бид
үзэж байна. Дараа нь бид нэр Исаакийн тухай үзэн тун удахгүй. Тэгээд нөгөө Израильчуудын залбирдаг Авраамын бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан гэдэг гурван Эхлэл номон дээр гарч байгаа итгэлийн гурван өвгцийн нэрийг дуудаж Израилийн ард түмэн залбирдаг байсан. Авраамын бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан. Тэгээд энэ гурван итгэлийн өвгцийг яг Эхлэл номон дээр бичигдсэн байна. Тэгээд бидний үзэл дуусж байгаа ерөнхийдөө яг нэг итгэлийн баатар маань Авраам байна. Тэгээд Авраамын амьдрал бол уг нь бол яг бурхантай мөр зэрэгцэн алхажсэн ийм амьдрал байсан ч гэсэн нөгөө хувь хүнийх нь өөрийнх нь дотор байгаа нэг төрлөх зан чанарууд зарим үеүүдэд ингээд гинт гарч ирээд те ингээд ээж. Гэхдээ тэр бурхны үгийн дагуу явсан, бурхны дуудсан газар руу явсан хэдийгээр хүнд хэцүү ган гачигтай те үлсэрлэн хүнд хэцүү байдлуудад байлаач гэсэн тэр бурхан руу хандан залбирж ирсэн, бурхантай хамтдаа алхаж ирсэн хэдийгээр алдаа дутагдaltaй байлаач гэсэн тэр болноо хүлээн зөвшөөрөөд бурхан руу явж ирсэн тийм хүн байна. Тэгэхээр бид нар ч гэсэн төгс бүтээгдээгүй. Тэ бид нар алдаа дутагдaltaй сайхан муухай зан чанартай бүтээгдсэн. Тэгэхээр хэдийгээр тийм байлаач гэсэн нэгэнт Есүс Христэд итгэсэн бурхнаар дуудагдж энэ загламын зам дээр өөрсдийнхөө хөлийг амьдралыг тавьсан хүмүүсийн гавьд тэр гон хүйтэ унаад бос хүйтэ босоод яг л энэ зам дээр та бүхний байгаасаа гэж хүсэж байна. Тийм учраас та би авралын зар дараагчаар уу, босгон байгуулагчаар уу, библийн багшаар уу, одоо хүүхдийн цуглааны багшаар уу дуудагдсан байна уу гэдэг дуудлага та мэдэж аваасаа гэж хүсэж байна. Магадгүй зарим нь зүгээр ажил ингээ одоо олон хүмүүс байгаа. Тэгээд бизнес эрхлэнгээ цуглаанаар явдаг, цуглаанаа санхүүгээр одоо юу гэдэг дэмждэг, хангадаг гэж дэмждэг тийм хүмүүс. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө дуудлагыг олж мэдээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаар та зөвхөн өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө, гэр бүлийнхээ төлөө, улсынхаа төлөө, сүмжүүдийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө залбирдаг залбирлын баатар байгаасаа гэж хүсэж байна. Бидний бурхан таны залбирлаар гайхамшигтай зүйлийг хийх боломжтой. Тэгэхээр залбирал гэдэг бол энэ дэлхий дээр бурханы хийх гэж байгаа тэр гарыг хөдлөгдөг зүйл бол залбирал. Тийм учраас та бурханаас юу хүсэж байна? Та түүнийхөө төлөө залбир. Та сүм чуулган маань, гэр бүл маань, улс их орн маань ямар байгаасаа гэж хүсэж байна? Та залбир. Бурхан хийх болно. Таны залбирлаар дамжуулж. Амен. Тэгэхээр өдөр амттай эзэмрээ залбирцгаая. Мөнхийн хэзээ байна? Танд баярлалаа. Өнөөдөр та Орчин ертөнцийг оргүй хоосноос бүтээсэн тэр цагаасаа эхлэн эзэм нь өөрийнхөө гайхамшигтай төгс төлөвлөгөөн дотор биднийг байлгахыг хүссэн. Тийм учраас та биднийг дуудсан. Хайртай эзэм нь бид танаар дуудагдсан дуудлагынхаа утга учирыг олж авахд мэдэж чадхад та бидэнд туслаарай гэж танаас гуйж байна. Бид ямар байхаар дуудагдсан бэ гэдгээ гүн гүнзгийгээр мэдэж чадхад та туслаарай. Хайртай эзэм нь бид дуудагдсан дуудлагынхаа дагуу загламын зам дээр өөрсдийнхөө амьдралыг өөрсдийнхөө хөлийг сүнсийг босгон байгуулж чадхад та бидэнд туслаарай гэж танаас гуйж байна. Та манай баярын мэдээ чуулганы хайртай ах эгч нар хамт найзууд дүүнэрийн минь дээр өөрийнхөө ерөөлийн мотрыг дүүрэн байлгаад тэднийг минь дуудсан дуудлагынхаа дагуу зөв зохистой алхмуудыг хийдэг байхад та туслаж өгөөрэй гэж танаас гуйж байна. Хайртай эзэм нь бид зөвхөн бас дуудагдсан дуудлагынхаа дагуу явах замдаа зөвхөн өөрийнхөө төлөө биш бид дуудлагынхаа төлөө, улс их орныхоо төлөө, гэр бүлийнхээ төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө бид нар эргэн тойрон байгаа бүхий л ах эгч нарынхаа төлөө, хамт найзуудынхаа төлөө бас залбирдаг хүмүүс байхад та туслаарай гэж танаас гуйж байна. Үнэхээр бидний залбирлаар дамжуулж та өчтөө нэгнийг эдгэж та тусламж хэрэгтэй нэгэнд та тусламжийг хүргэдэг. Тийм учраас эзэм нь бид залбирдагчид байхад, залбирдаг хүмүүс байхад та бидэнд тусалж өгөөрэй гэж танаас гуйж байна.
Бид залбирснаар та эдгээд бид залбирснаар та бусдыг хангадаг. Тэг учраас эзэм та танаар дуудагдсан бид залбирлын бааtruуд байхад та бас бидэнд туслаарай гэж танаас гуйж хүнд хэцүү нөхцөл байхдаач тавдаг нөхцөл байхдаач гэсэн ямар ч нөхцөл байдал байсан эзэм танаас зууран барьдаг тань руу хандан залбирдаг хүмүүс байлгаж өгөөрэй гэж танаас гуйж байна. Хайртай эзэм танд баярлалаа. Бүх алдар магтаалан зөвхөн тань байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. Эзэн та бүхэнд юу болтугай.